За юу яцгаанда guys, Fox байна. За тэгээ өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ бидэн тохиолдсон аимшигч явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон аимшигч явдлуудыг унших болно. За тэгээд олон юм ярихгүйгээр шууд бичлэгэнд орсон дээр бах. Тэ? За 5 4 3 2 1. За ингээ ихний пост. Хүүхэд дагуулад явцдаг, гүйдэл байдаг. Нилээн сонсож байсан. Буураа эмээ ярьж өгөхдөө 90-ад онд ямар уул гэлээ. Ямартай ч их сайхан уул байдаг юм шиг байгаа юм. Тэр уулын урд айлууд их буудаг байсан. Тухайн үед залуухан ос ирж буусан юм гинлээ. Нэг хүүтэй. Нөхөр нь уухаараа их агсан. За тэгээд ихнэр нь сумын төв орохоор болоод нөхөртөө баах юм захиж явсан юм байх. Үгээ тэгээд яах вэ? Ихнэрээ байхгүй хойгуур баахан арх ууж согтоод 3 настай хүүхэдтэй агсан тавиад хөөгд гаргачихсан юм байх. Ихнэр нь нилээ орой нар шингэсэн хойно ирсэн юм билээ. За тэгээд гэртээ ороод ирсэн хойно хүүн байхгүй нөхөр нь шал согтуу юм. За тэгээд ихнэр нь нөхөртөө уурлаад тэр хавийн газраар баахан хайгаад хүүхэд нь олдоогүй. Ээж нь хөөрхийн амтан сүултээ галзуураад шүн болохоор л хүүгийнхаа нэрийг дуудаад гараад гүйчгдэх болсон гэсэн. Нэг өдөр тэр эмэгтэй уулын уруу унаад азар нөхөр нь хамт байж байсан тулдаа сумын төв рүү очисон ч нас барсан юм гэсэн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа жоох хүүхдийн цогцоо олдсон гинлээ. Тэгээд ч болоогүй. Тэнд буусан айлын хүүхдүүд нь алга болоод олдохдоо үхсэн олдоод айлын хүмүүс нэг нэгээр нүүсээр байгаад одоо хооссон уул болсон доо. Аанти нэр уулын урд ганц бие эмэгтэй ирж буусан 94 хонсон гэсэн байхаа. Зайлвал ганц охин гинт алга болоод галзуурхын наанд байж байтал охин нэг хадан дээр суучихсан байсан гэсэн. Очоод миний охин гээд өөр рүүгээ харуулсан өрөөнд нурт мод зоогтоод тэрэн дээрээ тогтоод байж байсан гэсэн. Хөөрхийн нөгөө эмэгтэй галзуураад дам яриагаар бол галзуугийн имлэг тэгтэж байгаад нас барсан. Эсвэл өлсөөд үгсэн гэдэг юм бэлээ. Нэр хүүхэд дагуул явцдаг үүдэл байдаг гэсэн юм ах та. За тэгтээ бас байж магадгүй бах тий. За ингээд 2 дахь пост. 1930-ад оны өвлийн нэгэн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн эмнэлэгт жигтэй аимшигтай явдал болжээ. Өвлийн хүүтэн жавар хацар хайрч шөнийн тэнгэрд бүтэн сар тод гэрэлтэн. Эмнэлэгт 2 эмчнийг асрах шөнийн жижигүрт гарч байв. Тэр үед эмнэлэг дүнгиж байгуулагдаад удаагүй байсан бөгөөд олон хүүхэд халдвар төвчнөөр өвдөж байнга дүүрэн байдаг байлаа. Шөн дунд эмнэлгийн хаалгыг аяархан тогшив. Жижүүр эмч болормоо гайхаж хаалга тайлахад гаднаас нэг өвгөн хүүг тэрвэрч зогсож байв. Хүүгийн царай цонхиж уруулнах хөрсөн байдалтай амьсгал нь бараг мэддэхгүй байлаа. Өвгөн сулхан дуугаар эмчээ миний зээ халуурч бүр амьсгал нь тасалтаад байна. Та авраач гэж говь. Болормоо эмч хүүг тотгож оруулан хүнжил өмрүүлэн орон дээр хэвтүүлв. Тэр өвгөн дулаацхыг санал болгоход өвгөн толгой сэгсрэн. Би удахгүй буцна. Хүүг минь л авраарэ гэж хэлээд гадагшаалхав. Эмч хүүгийн судсыг барьж үзэхэд хачирхалтай нь тэр маш хүйтэн байлаа. Удалгүй хүү нүдээ арай хийнэ хахирхан хоолоогоор ээжээ би даарчихлаа гэж сулган шивнэв. Болормоо хүүг анхааралтай ажиглах зуур цонхны гаднаас нэг зүйл ажиглаж байх шиг санагдав. Тэр гадагш харвал цасан шуурганд хин нэгэн зогсож байх шиг харагдав. Гэхдээ ямар нэгэн хачирхалтай зүйл байгааг анзааржээ. Тэр дүрс газар дээр хүл хүрэхгүй хөвж байгаа мэт байсан юм. Эмч нүдэн анивчин дахин харахад тэр дүрс үгүй болсон байв. Эмнэлгийн шөнө үргэлжилсээр сувлагч дулмаа хүүгийн бичиг баримтыг тэмдэглэх гэж байтал нэг зүйлийг анзааржээ. Хүүгийн нэр, нас, оршин суугаа хаяг асуусан цаасан дээр ердөө нэг л үг бичээстэй байв. Оршихгүй. Сувлагч дулмаа гайхан жижүүрийн өрөөрөө гүйж болормоо эмчэд хачирхалтай бичгийг харууллаа. Гэвч тэр мөчөд хүүгийн эвтэж байсан орлуу харвал хоосон байв. Хүнчлэн хагас тэлгэгцэн орны хажуу жижиг хөлийн мөр цаасан дээр үлдсэн байлаа. Хаалга цонх бүгд хаалттай байсан тул тэр хүү хаашаа алга болсныг хинч мэдсэнгүй. Тэр шөнөөс хойш эмнэлгийн жижүүрүүд шүн дунд хүүхдээ уйлах чимээ хин нэгний ээжээ би даарчихлаа гих шимнэг олуудаа сонссон гэдэг. Зарим нь шүн бүр эмнэлгийн конголд нэгэн бяцхан хүүгийн дүрс удаанаар алхаж явдгийг харсан гих бөгөөд хүүг дагахаар тэр гинт замхарч харин цаасан дээр нэг жижиг хөлийн мөр үлддэг байжээ.
За ингээ 3 дахь пост. Дорнот аймгийн Хамар Ирээн гэдэг газар элдвээ сонин зүйлс болж байдаг. Тэнд байдаг нэгэн өвгөн ярьж байгаа. Лам алгаа ууланд эмэгтэй хүн гардаггүй тахилтай ан хийх хүртэл хориотой. Гэтэл энэ өвгөн жиж нэр айлууд нь нүгээд энэ өвөө цөө хідэ айлтай үлдсэн. Ан хайж явсаар байгаад лам алгаа ууланд гарчгаж өөрөөш тэрийгэ мэдээгүй гэсэн. Тэгж байтал нэг буг явж гинэ. Мань өвгөн үүргэвчээ газар тавьчихал буугаа сумлаж буг руу онолтол тэр нь лам сууж явах юм гин. Тэгэл болоод харахаар зүгээр л нэг буг онлохоор лам харагдаад болдоггүй. За эн чин лус савдаг нь бололтой болидо гэл үүргэвчээ авах гээд тонгойтол доор нь нүл бурхан байсан гэсэн шүү. Ав хаяхаа мэдгүй нилээ эргэлзснээ гэртээ авчиж хадаг яндарт богоод авдрын оролдоо хадгалсан гэсэн. Тэгэл баяцсан гинлээ. Тэнд өчнөө сонирхолтой зүйлс болж байдсан бэ нэлээ. Манад нэг өдөр гүзээлцэн төвгээд төөрчихсөн. Тэгээд гэрээ олохгүй ядраад унтсан гин. Оройхон нар шингийн хажууханд нь хүмүүс ярьж байхыг сонсоод сэржилдээ. Тэгсэн хожуул дээр нэг цав цагаан сахалтай цагаан үстэй өвгөн суучихсан. Бас нэг эмгэн залуу гурав тэр уул усныхаа байдлын талаар ярьж байв гин. Тэгэл ярьж дуусаад өвгөн нь чон, эмгэн нь үнэг, залуу нь бүргэд болоод яваад өгсөн гэсэн шүү. Манад үлээдэг нөхөр нилээн залж ин та гээл нэг шолонгоо имээдээ хэлсэн чинь байхыг үгүйсэхгүй гэсэн шүү. Имээч бас үлээхгүй байлгүй дээ. Мэдхгүй сонирхуулгад гинэ. Бас л сонирхолтой тийм пост байла. Тэ. За тэгээ өнөөдрийн бичлэг инхүү дуусч байна. Тэгээ та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Таалагдсан бол лайка дарахаа мартаваа. Тэгээ бас саб хийгээг байгаа саб хийхээ мартав. За тэгээ дуудахгүй одоо цагаан сар болох гэж байгаа учраас та бүхэн минь сайхан шинэлээрэ, сайхан баярлаарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.